За энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр би нэг тамхины тухай. Тамхины хор уршийн тухай бичлэг хийж байгаа маа. Бичлэг болгон та бүхэнд одоо хүргэж байгаа маа. Яагаад гэхээр би өөрөө тамхи татдаг тамхичин байсан хүн. Тамхичин. Тамхиг 27 жил татсан. Тэгээ би тамхиас гараад одоо бол нэг 6 жил болж байна. Тамхиг бол шууд хайсан. Одоо тамхи татж байгаа бол тамхинд юу н орж байгаа залуучууд өөрийн үе тэнгийн хүмүүстэй зориулаад энэ бичлэгийг одоо үзээд ойлгоод хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Энэ утаад тамхи нь электрон тамхи тийм ээ, одоо энэ хүүхдүүдийн дотор электрон тамхи ер нь хүний уушгаар ингээд ороод нэвтрээд гараад хүний бие махбод тийм махын эртнэр гараа явж байгаа химийн бодис шүү дээ чинь. Ямар нэгэн химийн бодис хүний махан биеэр чинь ингээд ороод гараа явна гэдэг чинь хорж л байгаа гэсэн. Хүмүүс ярьдаг тэр нэг электрон тамхи хоргоо тийм ээ, одоо тамхиас гарах татж байгаа энергийг ярьдаг. Тэр нь бол хэрэггүй. Тэр утаа тамхиг хаяад электрон тамхи татаад тэр электроны дотор шингэн байна гэдэг чинь тэр хүний ямар нэгэн байдлаар хордуулж ийн гэсэн үг шүү дээ. Шууд тамхиг хайвал шууд л хаях хэрэгтэй. Яг ихтэй тамхичгүй тамхиг хаяхад бол аяг хэцүү байдаг л да. Надад аяг хэцүү байсан. Би ч аяг олон жил татчихсан болохоор ч аяг хэцүү байсан. Баг зүүдлэн шүн босч нойр сэргэн тэгээд ямар нэг юм тийм амдаа хийхийг аяг хүсдэг. Амдаа хийхийг хүсдэг. Байж яддаг. Тэр чинь никотиноор өөрийгөө хордуулсан никотин донтцсон хүн байгаа юм чи харах чинь хад тамнаас арай бага л да. Гэхдээ өөртөө тийм донтолт тийм ээ бие организмд нь нэхэд байгаа тийм донтолтыг өгдөг болохоор тэр бол маш тийм төвчээр шатсан. Гэхдээ манай монгол залуучууд бол зоригтой, төвчээртэй, юмд хүлээцтэй. Тэрүүгээр гадаадынхаас ялгадаг болохоор ямар ч миний үе тэнгийн өмсвөл тамхиг бол хайж чадна. Тэр хүн жоог нэг сэтгэл байгаад зүрх байгаад зүрх зориг байх л юм болно. Үлдэж байгаа үр хөвгтэй тийм ээ гэр хөвгтэй ах дүүсээ найз нөхдөд бодох хэрэгтэй. Би тэр хүмүүст бас хэрэгтэй хүмүүс те. Би тэр хүмүүст харагдаж байгаа шүү. Ядтаа би нэг нас өндөр болоод гэсэн одоо энэ орчин чинь Монгол ирчүүдийн нас их богино болчиход байгаа шүү дээ. Дээдлэн 65 хүрээд боотлон 50 гараар зайлуулдаг энэ явчиход байгаа шүү дээ. Энэ бол үнэн шүү дээ. Үнэн. Тэгээд дээр нь энэ хотын энэ муухай төгжэл машины утаад автаг тийм нагаар химийн бодисууд дээр нь султаа ингээ тоос шорон бидний биеийг ингээ хордуулж ядчих чинь дээр нь өөрийгөө тамхиар хордуулад байна гэж бас биендээ хайргүй хүмүүсийг эсвэл биендээ хайргүй байна уу эсвэл үр хөвгтэй хайргүй байна уу те үлдэж байгаа хүмүүстэй хайргүй байна уу бас нэг бодох ёстой асуудал та. За тэр яг тэр бол нэг хувь хүмүүсийн одоо намайг ингэж шилжлээ гэдэг бас буруудахад байдаг хүмүүс байдаг зүгдэж байгаа хүмүүс байдаг. Энэ бол миний бодол би өөрөө бодлоо ингээд та бүхэндээ тамхинаас яаж гарч ирсэн тамхиа яаж хайж ирсэн тухайгаа одоо ярих гэж байна. За би бол тамхинаас 27 жил татсан. Гэхдээ нөгөө нэг айгүй хатуу никотин тамхи 6 мураатай никотин. Тэгэж айгүй татна. Тэгээд чинь би нэг 7 хоног тэдний шиг тамхи татгуу те. Айгүй тийм хүн дэс. Тэгээ би ч өөрөө баг хүүхэд байгаасаа бидний үеийн жоохон хүүхэд байх ч айгүй тийм юу гэсэн штэ. Задгаа хин чамуу тамхи татчихэд жоохон хүүхэд чамуу тамхи бойл чигээ хэлдэг ерөөсөө жоохон хүүхдэд тамхи байна уу гэ тамхи авч ирээд те. Тэгээ бидний үе чи өөртөө тийм задгаа үеэс тамхинд орчихсон гэж боддгийм. Гэхдээ би яг өөрөө одоо яг ийм орчинд ийм нөхцөл тийм ээ ийм алсын ийм нөхцөлөөс намайг гадаа тамхиттай явж байгаад ямар ч хүн хараад чи надад бойл гэж хэлэх хэрэгтэй байсан баг. Тэгээ би 13 наснаас юу баг тамхинд орсон. Тэгээд баг 27 жил татсан. Тэгээд сүүлдээ ингэдэм юм хүн чинь ингээд тамхи татаад ирэхээр ингээд өөр хурдан хөдөлж чаддаг болчтой юм байна. Амьсгааддаг 500 м за 100 м зав гүйж чаддаг. Одоо хатуус руугаа гүйж байгаа шүү дээ. Тэгэхэд хатуусандаа би амьдч хөөдөг тийм чаддаггүй байсан байхгүй юу? Тэр хүний биеийг аягүй өөрчлөлтөд юм. Тэгээд дээр нь олон жил ингээд дотоод янз янзын утаагаар ингээд хордуулаад өгөөд тэрч тамхисаа, энэч тамхисаа, энэ жоо ханиалгаад идэг. Бүгд л ер нь бүгд ер нь ханиалган бүгд гинтэй. Тэр сайн тамхи гэж байхгүй тэд чи ерөөсөө. Тэгээд би шууд нэг өдөр тамхи хайсан.
Бойлоо ерөөсөө. Манай хэд найз нөхдөдтэй хамт хэлсэн л да. Бид нар бас зарим гарцсан байлаа. Одоо ингээд 50 хаялаа би бойлоо. Тэгээд ерөөсөө тэгсэн чинь нэг өдөртөө болж байгаа юм төвчээд байгаа. Тэгээд хоёр дахь өдрөөс нь баларсан. Шин баг зүудлээ. Өдөр нь баг тамхитж байгаа хүний хажуугаа зүгээр ингээд очимаар санагдаад үнэрлэмээр санагдаад үнэрлээд нэг жоохон кайф аваад ингээд тэгээд бүр ингээд дотор бүр ингээд азганаад байгаа юм чи бүр ингээд. Тэгэхээр би бүр чулуу аваад амдаа ич төс. Юу ч хамаагүй амдаа цаасан маас. Амдаа ич. Сүүлдээ нэг арга болоод нэг чихэр идгээд нэг хүн надад хэлсэн юм. Тэгэхээр нэг чихэр идсэн чинь хайраа. Тэгэхээр би нэг гаатай ногоон гаатай чихэр идэв. Гаар мэрцэн. Тэрнээс харин ингээд идээ яваад байсан чинь тэр харин нэг жоохон нэг хорхоогийн дартгийн шүлээ. Юмны нэг сэглэн юм яхаа. Тэрнээс идээд нэг араагаа. Тэгээд ер нь төвчгүй байсан л да. Ер нь хүн 50-таар гоё үнэртэй, их л гоё үнэртэй тийм ээ. Хажууд наад суумаар санагдаа 50-аасаа гэж хэлж байна л да. Тэгээд хажууд очиж 50-аас ингээ хараад тахаар хүмүүс ч бас санаад аваад 50 татах уу гэдэг юм л да. Тэгээд өөрөө тэрс үгүй гэл. Тэгээд цаашаа яваад. Тэгээд гар ингээ цатнаад. Гар цатнаад. Тэгээд нүүр ам цатнаад ирсэн ингээ. Хэл ингээ батаа. Амар тийм хэцүү ерөөсөө 2 сар бид баг тагчилсан. Тэрнээс хойш 2 сараас хойш гайгүй болж гисэн. Гэтэ тамгидад орчих гээд байгаа юм. Ядуу жоохон хатуу юм өртөн арих тийм ээ. Жоохон хатуу бич бас жоохон уунуудаа. Гэтэ хамаагүй уухгүй. Жоохон хатуу юм хүртэн. Тэгэхээр нөгөө нэг бас яг татах гад идэв шүү. Яг татах гад. Тэрийг нэг сайн төвчээд хамаагүй тийж арих байх уухгүй тийм ээ. Ингээд яг жил гарan ингээд живчих юм бол их гоё. Тэг хамгийн гол нь эмчтэр хийж нэг яхад дасгал хийснээр төлөө болсон юм. Таны одоо ингээд бие организм таны нектарын хүлээгээд авчих ингээд шингэцсэн хамаг юм уушчин бүр ингээд хаалжсан бүр хачи юм байгаа. Та энэ дотор байгаа юм гаргах хэрэгтэй. Та дасгал хийх хэрэгтэй гэн ямар дасгал хийх вэ гэсэн гүү. Хамгийн амархан дасгал нь гүү. Тэгээ би гүүж ирсэн ерөөсөө. Ерөөсөө ойрхон нэг гэрээсээ гараад нэг жоохон хашаа тойрчдаг ч юм уу те эсвэл нэг юмсаа гараад ингээд жоохон ойрхон сүйдээ ингээд бүр хол гүмээр санагдаад тэгсэн чинь ингээд чэйжнээс ингээд хүн чинь анх бүхээр ингээд нулимс сосноо сардаг шиг яста муухай гарт юм лээ шүү тэр. Би тэрийг хараад тэгээ бүр шижиглээ. Тэрийг өөрөө харчаад юу нь би болиё гэдэг хэлсэн. Юу нь тэгэл. Тэгээ яг тийм муухай марчаад тэгээ гүүгээд идэв гэсэн. Гүүгээд одоо бол би нэг 10 км-д дажуугүй шүү. Амьсгаад байхгүй. Амьсгаад задарчаад 10 км. Урд нь 100 м-ч гүйч чаддаг гэсэн. Атуусандаа гүүгээд орно амжиж чаддаг тийм. Одоо уушгины багтаангууд. Одоо хүний яас бие ихтэн чи бас ингээд өсөрсөн ч гэсэн бас ингээд нас дарсан ч гэсэн идэгдэг юм байл шүү. Идэгдэг юм. Тэгээ би дараа нь эдгэмэд гэмээр асууж та 50 татдаг уу гэж асуудаг байсан. Сүүлдээ татдаг уу гэж асуухаа болцсон байлээ. Тэгэхээр энэ уушгины юу бас жоохон сэвшээд идэг юм шиг үлээ шүү. Тэгэхээр хүмүүс гүүж их хэвчтэй. Тэгээд аархан заа нэг эсвэл дасгал хийх хэвчтэй тий. Зургатаа нэг хөдөлгөөн дасгал одоо их гадаг бас YouTube-ээр гарна. Хөдөлгөөн дасгал нэг өглөөд яадаг хөдөлгөөн хөдөлгөөн сайн хийгээд байвал нэгдүгээр тэр өөрөө биеийн эрүүл мэнд тий. Царай зүс тэгээд ер нь бүх юмас нь хөдөлгөөнөөс шатгаалтай юм лээ шүү. Дасгал хөдөлгөөн. Тэгээд хоол ундаа бас сайн зохицуулах хэрэгтэй тий. Өглөөдөө сайхан хөнгөн шиг юм идэх хүндийн бас иж бол идэх. Өдөрдөө нэг жоохон хүндийн мэдээ. Оройдоо бол бас хүн ерөөсөө торох чинь ингээд оройдоо нэг юм иддэггүй тэгээ яваад идэг юм. Тэр их юм уу? Хүний ходоод чинь байнга одоо хясалтаа их явагддаг болохоор оройдоо нэг одоо хөнгөн 100 шмуус тийм ээ. Хөнгөн зэргийн ногоод хүү орсон хөнгөн зэргийн тиймэрхүү юм бол баг зэрэг баг багаар манай чи айгүй хэмжигээр орой айгүй хэмжигээр идэж байгаа гэдэг удаа битэн шүү дээ. Хэмжигээ зүүдлээ тий. Тэгээ энэ хоол ундаа ингээд зохицуулаад ер нь ус тий сайн угаад ингээд тэгээ дасгал хөдөлгөөгээд ингээд яах юм бол 50-наас гарах тэр нөх хүсэл чи айгүй их болж идэх юм лээ шүү. 50-наас гарах. Тэрнээс 50 хайчлаа гэхэд за би одоо 50 хайц ингээд суугаад ах юм бол ястаа шанална. Ингээд суугаад ах юм бол 50 нь бодогдоо тэр нь бодогдоо энэ удаа аман цатнаа л өстэй. Аюул болдгоо шүү. Тэгэхээр бол дасгал хийгүү гарах тийм үү. Одоо тэр энэ тангаараас гараад идэх юм. Тэр ч бас гарч болно л да. Гэхдээ тэр им гэдэг чинь бас нэг хорыг хороол дарж байгаа тийм ээ. Хорыг хороод им гэдэг чинь. Тэгэхээр нэг имийг би нэг зүгтээд байхгүй. Өөрийнхөө төвчээрийг өөртөө зориулсан бүх юм л ер нь хүний 50-наас гардаг шүү. Тэгээд би намаагүй 50-наас ингээд гарсныг бол миний энэ Facebook хаяг дээр байгаа найзууд маань бол их мэддэг.
манай ажлын хамт олон идэж бүгд мэддэг. Яагаад энэ тамхинаас авсан бэ? Яаж гарсан бэ гэдэг шиг мэддэг. Их төвчээр шаарддаг. Гэхдээ манай Монголын залуучууд, манай монгол ирчүүд маш зоригтой, төвчээртэй, шийдэмгий биелдэгтэй шүү. Өөр хүмүүс биелдэг. За ийм л энэ тэгээд намайг дэмжиж миний контактыг бас би бас 50-ны эсрэг контакт хийлгэнэ. Тэгээд дэмжээд шийдлээд бусдаа түгээгээд 50-ны эсрэг бүгдээрээ байцгаая. Эрүүл байцгаая. Үр хөвгтөө эрүүл орчин үсгэе. Үр хөвгт чинь одоо та хэдийг дуурайна. Таныг тамхи татдаг, таны муу зуршилтайг чинь дуурайна. Тийм учраас өөрсдөө ихтэй зэгсчээ дараа нь найз нөхөд өргөдөө зэгслэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр танаас үлгэр жишээ аав. Тийм учраас одоо тамхинаас идүүлээ гарцгаая. За баярлалаа.